За би Ховд аймгийн Буян цумд 1990 оны 10 сарын 2-нд одоо төрсөн. Ихтэй хүн бол энэ хүү өсдөг шүү дээ. Тэгээ би чинь хүү гарлаа бүх холоо гээл дотроо бодоол ингээл. 7 настай одоо сургуульд орсон байгаа. Маш их цэвэрч нямба тийм хүүхэд байсан. Ер нь бол гайгүй одоо бүх хичээл дээр нь гайгүй сайн сурдаг гэсэн. Ганц англи хэлтэй муу. Англи хэлний цаг болохоор хамгийн хараа ширийн зочоос очдөг гэсэн. Одоо боловс агсан их сайн тоглодог юм спортлог сурагч. За бас багтаа бол хөөрхөн дуулцдаг. Тэгээд урлагийн үзлэгт бол одоо бас ордог юм сурагч байсан. Хүүхэд байхаас эхлээл яг хөгшөөвийнхөө үрт унтаж, хөгшөөвийнхөө хоолыг идэж өссөн. Тэгээд манайх чинь аав ээж нэг гэртээ, хөгшөөв нэг гэртээ нэг хашаанд байдаг ч гэсэн аав ээж хоёрынхоо гэрийг танаа гэр гэж хэлдэг гэсэн. Тэгээд хөгшөөвийнхөө гэрийг болохоор манаа гэр гээл. Одод бол оюутан болж очих дээрс бүх болно тэр гэсэн ямар төсөөлөл өсөж ирсэн. Тэгээд дөрөвдүгээр курсээс ингээд барилдаж эхлээд бүхний замаа сонгосон баг. Гэтэ миний хүчин зурглаар ингэж байхдаа нэг хүүхдийн барилданд хөрвүүлчихэд надад нэг 2500 төгрөг барьж ирсэн. Анхныхаа нөгөө зүг аав давшиж өгчээсэн. Тэр хүний бус анса гарч байна. Залуу хөх байхдаа би нэг сумын зам болчихсон гэж мөрөөддөг байсан. Тэгээд арслан болчоод улсын цол ахыг мөрөөдөөл энийг дугуй тэмдэг нэг зөөчихсэн. Ямар гоё юм бэ гэсэн. Тийм л мөрөөдөлтэй байсан. Тэгээд улсын цол авчаад ерөөсөл төрийн наадам төрүүлэхийг мөрөөдчих гэсэн. Энэ 12 жилийн хугацаанд зөвхөн энэ мөрөөдөлтөд хүрэхэд бол би зугаа цэнгэлтэй найр наадам бусад бүх зүйлийг өөртөө хорж ирсэн. Ер нь нутгийнхаа уул усанд бол одоо байн гарч залбирч сүү сайныхаа дээжийг өргөж ингэж явдаг. Тэгээ ер нь бүх хүнийг нутгийн уул ус нь одоо өргөлж дагаж явдаг гэж ойлгодог. Би л төрүүлж одоо тэр Ховдын ард түмний одоо 80 жил хүлээсэн, 82 жил хүлээсэн одоо тэр хүлээлтийг одоо би биелүүлэх ёстой. Ингээл өөр төр маш их одоо үүрэг ачаа ингээл үүрэл тий. Тэгээд нэг 4-5 жил өнгөрчөө харцаг болсноос хойш. Тэгээд энэ жил одоо 2022 онд ардын хувьсгалын 100 жил, 101 жил энэ сайхан тэгшэн жил 2 одоо 100 101 гээд давхцсан энэ жил одоо улсын баяр наадамд мянган бүхий манлаа авч одоо төрүүлсэнд одоо маш их баяртай байна. Хангаа тавсан ч манай хажууд одоо миний үеэл байхгүй байшглан гээд нөгөө чинь хэн гээд ойлгодог байхгүй. Хангаа гээд орсон ч чээс ингээл тэгэл ингээд авчихсан баг. Тэгэл тавлгаад тэгэл би чинь нэг 3 удаа ингээд би өөрөө босч байгаа байхгүй. Хөг хүмүүс усаад гэрэг цусаад ирэхээ сайж цусаад ингээл ордын зас цусаад ингээл үзчихсэн. Тэр ард түмний баяр цэнгэл тэр одоо ард түмшийн талбай дээр одоо цуглаад буян толгой дуулж байгаа намайг одоо 7-гийн давнаас хойш гарахад хүн болгон сүү өргсөн гээл надад ярьж байгаа яриа. Тэгээд би одоо чамааг одоо авраг болоход ийст авахд 10 давхад уйлсан гэдэг маш олон хүн уйлсан. Зарим нь би уусан, уйлсан, баярлсан, сүүгээ өргсөн гэдэг тэр олон одоо хүмүүсийн дэмжлэг дэмжижсэн тэр хүмүүсийн яриаг надад одоо сүлд нь уулзаа явахд хүн болгон хэлж байгаа. Тунгалаг буянтаас дүүлсэн харцаг тусгаар Монголын авраг боллоо. 82 жилийн дараа наадмын түрүүг Ховд дорн авчирлаа. Юу тай бахтай, юу тай сайхан. Гэтэ би ер нь сэтгэл хөдлөл бас тийм өндөр гаргаад байдгүй л дээ. Харин энэ жилийн наадамд харин ч баг сэтгэл хөдлөлтөй барилдсан. Тэгэхэд хүмүүс ямар ч сэтгэл хөдлөлгүй юм бэ энэ төр гээл сүүлд хүмүүс тэгжилээс. Тэгсэн чинь мөнгө таврахтай гараад барилдаад яг ингээд золгосон ч яг л ерөөсөө тийм хад чулуу шиг тий. Яг нэг аврагын тэр хүчээ нэг тал руу хайсан тэр хүчийн дагуулад юм ушгиж хайсан байна. Үзүүр түрүүнд бол одоо тухайн улсын харцах орхон баяртай барилдсан. Өмнө нь бас заалны барилдаанд 4 таараад 3 унтсан байсан. Гэтэ би бол унсан унаан дээрээ бол ер нь нэлийн ажиллана л да. Хүн чинь ер нь унсан унаан дээрээ л дүгнэлт хийдэг. Дүгнэлтийг бол маш сайн хийсэн байсан учраас хийх одоо мэхэнд нь бол үлдээд өөрийнхөө мэхийг хийж хайсан байна. Тэгэд эргээд
10 давчаал яг тугд орчоод эргээд харахад яг аав маань зогсож байсан. Тэгэл аавдаа гүйж үнсүүлээл өөрөө мэдгүй аавгаа тэрэл өргөцсөн байсан. Тэгэл багш дээрээ очиж үнсүүлээл ингээл тэр мэдрэмж бол надад үнэхээр гайхамшигтай. Яг хүсэл мөрөөдлөө биелүүлчихэд аав руугаа багш руугаа гүйж байгаа. Тэр мэдрэмж бол бас сайхан шүү. Авар голчоод 2 он жисэн чинь гараа авчихсан байсан. Тэгээ би авч гэрсэн чинь би жоохон гадуур гүйж яваад ирлээ. Бас хөдөлж явахгүй болохгүй гэл. Авар голчоод зөнгөн чинь одоо ганц хайран гэртээ амраж чинь 2 он жил гүүгэл явчихсан. Тэгээ би за миний хүс одоо яг л ахаад өшөөх хэмжил гарах юм зэрэг явж байгаа маань. Яаж дотроо одоо Аа маань одоо хүүхэд байхаас минь эхлээл ер нь заасрал. Миний хүү ер нь ямар ч явж болно. Гэхдээ миний хүү нэг л зангаараа байгаараа гэж үргэлж загтдаг байсан. Харин ээжийн минь одоо гол загтдаг зүйл бол миний хүү одоо арх тамхинаас хол яваарай, тэр 6 цэнгэлээс хол яваарай. Ер нь би аав ээжийнхөө аль альнийх нь нэр нь захиасыг байнга бодож, сэтгэлдээ тунгааж, аль болох тэр хоёрынхоо санааг чилээхгүй хичээж ингэж явдаг. Энэ маань ч гэсэн бас спортод маань амжилт гаргахад бас нэлээд нөлөөлсөн болов гэж бодож байгаа. Яг нэг сумын төв дээр сургуульд яваад хавар нь энэ хавь дүрийн газар гэдэг. Тэгээ дүрийн газар ирж манай гэр бүлэрээ нүүж ирээд ногоо тарьдаг. Энэ бол манай одоо өвөгийн гэрийн бөөр. Хүүхэд ахын нас маань бол ерөнхийдөө энэ яг зааланд өнгөрсөн. Яг л ерөөсө хичээл тараал гэртээ очныг цайгаа уучаал буцаал яг өмдөн дотроо шортоо өмссөн. Хоёрын нэмгэн кэтэй кармалцсан. Тэгээд энэ хизээч хаанч заал олдоод ерөөсө тоглоход бэлэн нэг өсөндөө баг одоо манай ангийнхны бол 2 дахь гэр болцсон ингэ явж байсан. Тэгээ одоо бас ер нь волейбол тоглосноор би бас өндөр болоход маань бас нэлээд нөлөөлсөн болов гэж боддог. Тэгээ хангаа маань сурагч байхдаа одоо 3 дахь ангийн сурагч ангийнхантай хийлдэг, даруухан харьцаатай 7 дугаар ангиас эхлээд энэ хүүхэд одоо энэ зааланд волейбол спортоор хичээлж, миний гар дээр волейбол спортоор хичээлж эхэлсэн. Хүүхэд байхдаа үеийнхэнд их барилдах дуртай байсан. Тэгээ би зарим хүүхдүүд барилдахгүй гэхээр араас нь хөөж байгаа. Заавал очиж барьж авч одоо барилддаг тийм дуртай хүүхэд байсан. Тэгээ хамгийн гол нь өрсөлдөгчөөс илүү өөрийгөө ялах нь л удаа гэж байна. Тэгээ 2010 оноос эхлээл мега агш дээр бэлтгэл сургалтаа хийгээл одоо өдөө хүртэл бэлтгэл сургалтаа явж байгаа. Багш маань бол миг гэхээсээ илүү их барьцыг голцаадаг. Спорт хөдөлмөр аливаа амжилтанд бол олон хүний тус дэм гэхээсээ илүү өөрийн хичээл зүтгэл байдаг. Хангаа бол үнэхээр тэр миний хэлж өгч байгаа бүх юмыг давуулан биелүүлээд өөрөө тэр тамирчин хүний тэр сахилга бат ямар байдг вэ гэдгийг 4 цагт 4 өдрөлд эргэх цагт үнэхээр хичээдэг байсан. Тэр хүний барилдааны амжилтаар л илэрдэг. Одоо үндэсний бүхийн бэлтгэлээс гадна одоо хүчний бэлтгэл бол маш чухал байдаг. Тэгээ 2016 оноос эхлээд Бүжин ламын алтан гэрлгээд Монгол Улсын гавьяа тамирчин багш дээр одоо бэлтгэл сургалт хийгээд одоо өдийг хүрсэн маань багш маань одоо яг тулж ажиллана да. Тэр ингэж голохгүй те. Энэ сумын заан цолтой, энэ одоо улсын цолтой шиг тийм үү. Яг ялгахгүй бүгднтэй маш гоё тулж ажилладаг. Тэгээд багштайгаа уулзснаас хойш улсын одоо харцах зол хүрсэн. Одоо намайг бас нэг өдөр болгон те бэлтгэл ингээд дагаж явж хийхгүй ч гэсэн одоо бүх хүн ямар байх хэвээр, яах хэвээр, бэлтгэлээ ер нь яаж тааруулах хэвээр гэдгийг цаад сургадаг хүн бол одоо Ховд аймгийн буян цэм хараад 100-ны манлай цаа тасрангийн одоо мегмар гэж хүн баг. Хангай би улсын цолоог вахт нь ярьдаг байсан юм аа. За би арслан дагаж гарсан заан шүү. Тэгээд арслан дагуулж ирлээ гэдэг үгийг л чи надаар хэлүүлэн шүү. Утгийнхан гэж. Тэгээд биднээс нэг арслан болоосоо л гэж боддгоос тэгсэн чинь арслан байт авраг болчихлоо байна. За авраг гэдэг цолыг анхудаа Ховд нутагт авчирлаа. Энд бол Ховд нутгийнхан хэмжээр шүүх баярлж байгаа. Даяа авраг болоороо, дархан авраг болоороо л гэж яриж байна да. За өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөлд хүрээд сайхан Монгол Улсын аврах цол хүртлээ. Одоо харин энэ сайхан аврах цолоо
дааж явах одоо энэ ард түмнийгээ намайг хайрлаж байгаа энэ хайрыг одоо даах мөн өв соёлоо цаашд нь одоо өвлүүлэх түгээх ер нь биеэрээ авраг болохоос илүү одоо ухаанаараа тий авраг болж бусдыг манлайлж авраг цолоос ах эрхэмлэн дээдлж явахыг одоо бодож байна. Би их сайн бэртээ учирч гэж бодож байгаа шүү дээ бас. Амжилтаа яваа хүний ард заавал одоо тэр гэр бүл эхнэр нь байж байдаг. Тэгээд миний энэ амжилтын бол одоо 50% нь одоо миний хантай бас салшгүй холбоотой. Миний ань бол маш тийм хөдөлмөрч юмыг аливаа зүйлийг эхэлсэн бол дуусгаж иж үр дүнгийг үздэг. Тэгээд гол баримталдаг зарчим гэх юм бол ерөөсөө эр хүн хэлцэндээ байх гэдэг л зарчмыг маш сайн баримталдаг. Энэ надад болоо маш их таалагддаг. Би нэг Дээврийн өрөөндөх миний мөрөөдөл гэдэг ном уншиж ирсэн. Тэр ном дээр юу гэж байсан бэхээр нүдэндээ харагдтлаа мөрөөдөж чадах юм бол бодит болно гэсэн ерөнхий агуулгатай. Би мөрөөдлийг самбараа хийхдээ яг миний анд Монгол Улсын ерөнхийлөгчөөс батламжаа гардаж авж ийн медалаа зүүцсэн байна гэж яг төсөөлж эхэлсэн. Тэгээд яг мөрөөдлийнхээ самбарыг би хантайгаа хамт хийж эхэлсэн байхгүй. Тэгээ миний мөрөөдөл маань бэлсэнд маш их баяртай байна. Одоо хүн нүдэндээ харагдтал мөрөөдөл бэлдгийм байна гэдгийг одоо өөрийнхөө биеэр мэдэрлээ. Би бол нэг шантарч байгаагүй шин. Гэтэ бол маш хэцүү зүйлүүд бол байсан. Яг наадамд унчаад явхад 17 оны Улсын баяр наадамд яг арцаа цолоо хүрчээ 7 хоногийн нараа охин алдсан байхгүй. Том охин. Тэгээд миний нэг охины нэг бичлэг үлдсэн байт яа. Миний аавыг нэг төрүүлүүлж өгөөрэй гэд нэгсэн өргөж байгаа. Тэр нь болохоор миний охин юу гэж хэлсэн байна вэ гэхээр миний аавыг Монгол Улсын авраг олгож өгөөрөө гэсэн нэг тийм бичлэг үлдсэн байсан. Тэрийг бол би тэр сүүлд мэдсэн байсан. Миний аав төрүүлж өгөөрэй. Хэдийгээр өнөөдөр охин минь бид хоёрын дэргэд байхгүй байгаа ч гэсэн өргөлж одоо бидний биеэрээ байхгүй ч гэсэн бие сэтгэлээрээ бидний хажууд байгаа гэдэгт маш их итгэдэг. Гэхдээ яг тухайд эсвэл барилтаа болдог ч юм уу гэж бас. Зүгээр яг тухайн үед л яг тэгж бодож байна. Тэгээд сүүлд нөө охиныхоо бичлэгийг үзчихэл. Тэгэл ерс намрын нээлтийн барилтаа сэглэл бүгдэнд нь барилтаал. Тэгэл яг төрүүлнэ гэсэн бодол ирнэ. Салтгол тэгэл охиныхоо л одоо тэр хүсэл мөрөөдөл өөрийнхөө хүсэл мөрөөдөл ховдын ард түмний тэр олон жилийн хүлээлтийг биелүүлэхийн төлөө энэ бол миний үүрэг гэсэн нэг тийм бодол бол ер нь надад салтгол юм. Тэр бас миний охины хүсэл биелсэн болов уу гэж бас харж байгаа. Одоо ямар ч тий жаргалтай, баяртай, гунигтай одоо цагт одоо өргөлж миний хажууд байж одоо бэлтгэл хийх бүрэн боломжоор хангадаг одоо хандаа маш их баярлалаа гэж хэлээ та. Тэгээд охины минь одоо охинд минь тавьсан тэмдэг миний том охин дээр гарч ирсэн. Одоо гарн дээр нь байдаг. Дургай. Хээжаа би монго чамга гарн дагаана. Хангaalдаг манавыг. Хээжаа анаа дүндтэй хайртай шүү. Хайртай шүү. Хачоо тийм. Ингээ хөдөлж. Хинээрээ. Зовлонтой, жаргалтай бүхий л цаг үед минь өр хөөхөд таны жил биднийхээ дэргэд байж сайн аав түшигтэй хань байдаг. Чамдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Хүүдээ амжилтаа миний бацтгаад одоо тэгээд одоо Монгол бүхний хамгийн том цалан хүрээ гэж одоо ерөө. За юуны өмнө одоо төрүүлж өсгсөн аав ээжтэй үргэлж одоо арыг мөн дааж байдаг. Хандаа хүүхдүүдтэй мөн бүхийн замд хөтлөн оруулсан Монгол улсын заа ягмарсран мөн улсын заа тасрангийн ягмар улсын заа одоо жогсны Бацраг гэдэг одоо ховд хэмжээний одоо бүх бүхчүүдтэй ах нартаа мөн дэмждэг компани болох Од групп, Их Монгол сан, Зуршиг тээврийн нэгтгэл компани, онцгой байдлын аврагч спортороо, мөн МЖО транс компани хамт олондоо одоо маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Тэгээд
өргөж миний ард байж арыг минь даадаг одоо та бүхэндээ баярлалаа. Хүний хүсэл мөрөөдөл бол хязгааргүй юм байна гэдгийг бол энэс би бол харж байгаа. Тэр одоо би Монгол бүхийн одоо ноён оргилд хүрч Монгол улсын дархаа авраг болохыг одоо мөрөөдж байна. За миний авраг болсон одоо дараагийн дахин дархан авраг болохын төлөө зүтгэж барилдаарай гэж захиж байна. Алтайгараа овоглож ард олноороо хүрээлүүлж, буян тааран дуулж, булт олноороо хүндлүүлсэн Монгол улсын авраг оргихийн хангааг дайн авраг, дархан авраг цолонд хүргэх дараагийн олон даваа, дараачийн олон төрөө хүлээж байна. Мянган бүхийн манлай, төмөн бүхийн төрөө оргихийн хангаа аврагын амжилт 13 алтай шигийн өндөр байж, төрийн наадамдаа олон төрүүлж, наадамчин олноон баярлуулах төгөлдөр сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Хураа.